iOS 18 Developer Beta 7 бол гарсан байна. За энэхүү бета нь болохоор 3 дахь үеийн iPhone SE дээр бета 6 суусан байхад энэхүү үйл системийн маань апдейтний хэмжээ 304.6 мегабайттайгаар бол гарсан байна. Харин үйл системийнх нь код нь болохоор 22A 5346 жижиг хатагаар бол гарсан байна. Амын нэмэлт мэдээллээр нэг сонир зүйл дуулгахад iOS 17.6-ыг бол дахиж бол цацагдсан. За энэ нь болохоор юу гэсэн үг гэхээр хэдийний iOS 17.6-ыг сууцнууд дээр апдейт цэглэг орохоо харах юм бол 17.6-ыг бол гарч ирэхгүй. За тэгээд энэхүү апдейтыг яаж суулгах вэ гэхээр IPSW буюу одоо тухайн үйл системийн кодын файлыг ихээр нь татаад тэгээд одоо компьютероор дамжуулж бол суулгах бол боломжтой. Бичлэг эхлэхээс өмнө газ нэг гой зар хэлчихье. Хоёр чихвчээ хоёуланг нь хамаагүй хямд бол зархаар болсон шүү. Тэгээд 3 дахь үеийн ингийн AirPods-аа болохоор 660 мянгад. За тэгээд 2 дахь үеийн AirPods Pro-гоо болохоор 800 мянгад бол хөр болсон. Тэгээд холбогдох утасны дугаар гэвэл 95 94 80 10. За тэгээд хүргэлтэндээ бол ингээ би өөрөө бол явнаа. За энэхүү үйл системээр бол яг нүдэн мэдгэдэггүй өөрчлөлт бол хараахан байхгүй. Харин маш олон баг фикс, 40 баг фикс бол багтсан байгаа. Гэхдээ өмнөх бетанууд дээр миний хараахан анзаараагүй үлдээсэн би нэг зүйлийг бол анзаарсан. Та нар контрол центрээ нээгээд ерөнхий тэрийг одоо баруун одоо хэсэгтэр шилжилтүүд бол байгаа анимашн. Энэ шилжилтүүд бол өмнөхөөс харагдах надад илүү зүүн тишгээ бас илүү том байдалтайгаар айкнууд нь хөдөлж байгаа талаар анзаарчихсан. Энэ нь бол өмнөхүүд дээрээс би бол анзаарч чадаагүй. Гэхдээ ямар ч гэсэн өмнөхүүд дээр ярьж амжаагүй шин зүйл бол сүүлд бол би ингээ анзаарсан. Үйлдэл систем болгон дээр бенчмарк оноог нь бол мэдээж яриавч байгаа. За CPU хэсэг дээр single core score нь 2197, multi core score нь 5204 гээд ер нь дундаж авах хэвээр оноогоо ер нь ойролцоогоор авч чадсан. Харин CPU биш одоо GPU хэсэг дээр болохоор ер нь бол 9781 он аваад ердийн авдаг ононоос маш бага бол оноо авсан. Энэ нь бол юу талбартай гэхээр нэг дуцсал маш их халж исэн. Тэгээ батарейны одоо хувь бол мэдээж хэрэг баг тал дээрээс учраас авдаг өстой ононоос ийм бага бол авсан. Энэхүү хэсэг маань бол ер нь шинэ хэсэг гэж ойлгож болно. Яг мэдээлэл хүрэх зорилгоор бол та нарт бол ингэ ярьж явж байгаа. За CPU хэсэг дээр single core score нь iPhone 8 Plus утас дунджаар бол одоо A11 чиптэй утас маань 1054 оноо авдаг байх нь. За iPhone 10R буюу A12 чиптэй утас маань 1240 оноо авдаг байх нь. Би бол зөвхөн single core score ярьж байгаа шүү. За iPhone 10s Max болохоор 1281 оноо. За iPhone 10s болохоор яг адилхан 1281 оноо. За хоёр дахь үеийн одоо iPhone SE маань 1647 гээд хамаагүй дээшилж байгаа та нар анзаарж байгаах. За дараагийн энгийн iPhone 11 болохоор 1690 оноо. iPhone 11 Pro болохоор 1708 оноо. За тэгээд iPhone 11 Pro Max болохоор 1720 оноо. За тэгээд энгийн iPhone 12 болохоор 2012 оноо. iPhone 12 mini болохоор 2014 2-оор илүү байгааг бол харж болж байна. За тэгээд Pro Max-аас илүү байгааг бол харж болж байна. За iPhone 12 Pro 2033 оноо. iPhone 12 Pro Max болохоор 2090 оноо. Бас мэдл Pro Max илүү оноо авч байна. За энгийн iPhone 13 2200. За тэгээд iPhone 13 mini буюу mini цагаар бас мөн адил илүү оноо авч байгаа энэ удаад бол харж орж байна. 2211 оноо. За энгийн iPhone 14 2242 оноо. За тэгээд үний дээр болохоор 3 дугаар iPhone SE бол орж ирж байна. 2245 оноо. За тэгээд түүний дээр болохоор iPhone 14 Plus орж ирж байна. Яг адилхан чиптэй 2246 оноо. За тэгээд iPhone 13 Pro болохоор 2300 оноо. iPhone 13 Pro Max мөн адил Max илүү байна. 10 оноогоор илүү байна. 2310 оноо. За энгийн iPhone 15 2559 оноо. Тэгэнгүүтээ iPhone 14 Pro Max болохоор 2561 оноо. За тэгээд энгийн iPhone 14 Pro болохоор дундж авч байгаа оноогоор Pro Max-аас илүү болж таарч байна. 2566 оноо л авч байгаа юм байна. За тэгээд түүний дээр болохоор iPhone 15 Plus 2566 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 2899 оноо. За тэгээд iPhone 15 Pro дахиад Pro Max-аас илүү оноо авч байна. 2908 оноо л авсан байна. Multi core score-ийн хувьд болохоор iPhone 8 Plus 2202 оноо авсан байна. iPhone 10R 2255 оноо. iPhone 10s болохоор 2618 оноо. iPhone 10s Max-аар илүү байна. 2631 оноо. За тэгээд 2 дахь үеийн iPhone SE 2922 оноо. За энгийн iPhone 11 3588 оноо. За тэгээд 11 Pro цагаар учраас арай илүү байна. За тэгээд 3770 оноо. Нилийн зайтайг та нар харж байна. За тэгээд Pro Max мэдээж хэрэг илүү оноо авсан байна. 3842. За тэгээд энгийн iPhone 12 4489. За тэгээд мөн адил iPhone 12 mini дахиад илүү оноо авсан байна. 4495 оноо. iPhone 12 Pro 4560 оноо. За Pro Max илүү оноо авсан байна. iPhone 12 Pro Max 4837 оноо. За энгийн iPhone 13-ын загварууд эхэлж байна. 5219 оноо. 13 mini дахиад mini загвар илүү оноо авсан байна. 5222 оноо. За 3 дахь үеийн iPhone SE болохоор 5249 оноо л
авч байгаа маа дунджаар. За тэгээд энгийн iPhone 14 түүний дээр нь 5473 оноо. За тэгээд 14 Plus түүний дээр 5484 оноотойгоор л байрлаж байна. За тэгээд түүний дээр 13 Pro бол байрлаж байна. Хэдий өмнөх жилийнхэн загвар ч гэсэн Pro загвар учраас ингээ яалч үзүүлэлтэр бол дунджаар дээр нь гард юм байна. 5584 оноо. За тэгээд түүний дээр болохоор Pro Max орсон байна. 5627 оноо. За тэгээд энгийн iPhone 15 6386 гэж бас нэлээд дээшилж байна. За түүний дараа iPhone 15 Plus одоо энгийн 15-аас илүү авсан байна 6417 оноо. За тэгээд iPhone 14 Pro Max 6533 оноо, iPhone 14 Pro болохоор 6562 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 7204. За тэгээд энгийн iPhone зүгээр Pro Max биш, энгийн iPhone 15 Pro болохоор 7235 оноо л ингээ авсан байна. GPU хэсгийг бол сонирхож үзцгээе. За iPhone 8 Plus болохоор 5336 оноо авсан. За iPhone 10s GPU хэсэг дээр 8182 оноо. Бүр хамаагүй дэвшилсэн байна. За iPhone 10R 8200 оноо, iPhone 10s-ээс илүү байна. За тэгээд түүний дээр iPhone 10s Max 8219 оноо. За хоёрдугаар iPhone SE 12741 оноо. За 4 оронтой тоогоос 5 оронтой тоолол болж байна тийм үү. За энгийн iPhone 11 13356 оноо. За 11 Pro болохоор 13527 оноо. Чүд дэвшилсэн байна. За тэгээд iPhone 11 Pro Max хамгийн дээдлийн загвар 13552 оноо. За тэгээд iPhone 12 Pro болж байна. 15913 оноо. Гэсэн чинь түүний дээр iPhone 12 mini 15936 оноо. За тэгээд энгийн iPhone 12 нэлээд дээшилсэн байна. 15993 оноо. За тэгээд iPhone 12-ийн дээр дундаас хамгийн дээд нь iPhone 12 Pro Max 16109 оноо авсан байна. За одоо 13-ын загварууд руу орж байна. iPhone 13 mini доошлсон байна тийм өмнөхтэй харьцуулахад зэвсбүү хэсэгтэйгээ 17340 оноо. За тэгээд 3 дахь үеийн iPhone SE 17382 оноо. Энгийн iPhone 13 түүний дээр ороод 17478 оноо. iPhone 13 Pro Max 19888 бараг 20000 болох чинь. За түүний дээр болохоор энгийн Pro орсон iPhone 13 Pro 19925 оноо. За энгийн iPhone 14-өөс эхлээд GPU хэсгийг бол 20000 оноо л тавьж байна. 20213 оноо. За түүний дээр 14 Plus бол орсон байна. 20260 оноо. За iPhone 14 Pro Max 22400 оноо авсан байна. За түүний дээр энгийн одоо зүгээр Pro загвараар чадсан байна. 22435 оноо. За одоо iPhone 15-ын сүүлийн 4 загвар орж ирж байна. За iPhone 15 энгийнх нь 2246 оноо. iPhone 15 Plus орсон байна. 22543 оноо. За түүний дээр болохоор iPhone 15 Pro биш, iPhone 15 Pro Max орсон байна. 27010 оноо. Бараг 30000 шахаж ирж байна. За тэгээд хамгийн дээдлэлт нь дунджаар авж байгаа оноо одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар iPhone 15 Pro 27105 оноо л ингээд авчээ. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгдэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Энэ үйлдвэрлэлийн системийн онцлог нь юу гэхээр ер нь бол developer beta 7 гарсны дараа developer beta 8 гарахгүй гэсэн бол ерөнхий репортууд бол яваад байгаа. Тэр нь яг юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол одоо ингээд iOS 18.0-ийн маань хөгжүүлэлтийн шат ерөнхийдөө ингээд дуусч байна. Хэдүүлээ RC хүлээж бол одоо магадгүй мэн. За тэгээд үүний дараа болохоор үргэлжлүүлээд одоо цог зэрэг явж байгаа. iOS 18.1 үл одоо бета бол явж байгаа хөгжүүлэлтийн шатанда. Тэр нь болохоор одоогоор developer beta 2 дээр явж байгаа. Тэгээд би та нарт бол өмнөх бичлэгэн дээр бол хэлсэн iOS 18.1-ийн developer beta 3 бол 8 сарын сүүлээр 9 сарын ихээр бол гарах бах. Одоо гарах цикл нь ойролцоогоор хагас сарын зайтай буюу 2-7 хоногийн зайтай бол гараа явж байгаа. Тэгээд ямар ч байсан iOS 18-ийн developer beta 8 гэж бол одоо гарахгүй юм шиг байна. За тэгээд ямар ч үсэн энэ үйлдвэрлэлийн систем маань ингээ хамгийн сүүлчийнх болж байгаа шүү. 18.0-ийн хувьд тэгээд iOS 18.1-ийн одоо үйлдвэрлэлийн системээр үргэлжлүүлээд ингээ хөгжүүлэлт шатаараа үргэлжилж бол явах нэ.